Заасан байна уу? За өнөөдөр ядуу аав ба баян аав гэсэн номыг дахиж уншлаа. Энэ болвол дэлхийн хамгийн бестселлер болсон шилдэг борлуулалттай хамгийн олон хэл дээр хамгийн олон хүн уншсан сүүлийн 20 гаруй жилийн турш. Ийм гайхамшигтай ном. За би болвол энэ номыг ширээнэ ном болгоод ахин дахин уншдаг. Унших болгон шин сэтгэл, шин санаа, урам зориг орж ирж байдаг. За энэ удаа дахиж уншаад баян аав, ядуу аав хоёрын 10 том ялгааг олсон байна. За энэ 10 том ялгааг ярахаас өмнө эхлээд энэ номыг хэн бичсэн? Баян аав, ядуу аав гэж юм хэн юм? За энийг бас товч ойлгох шаардлагатай. За энэ дээр үндэслэж хагаад энэ 10 том ялгааг сонсох юм болвол илүү үлдчтэй болно. За номыг болвол 1997 онд Роберт Кийосаки бичсэн. Роберт гэдэг зэрэг нь гадаад хүний нэр сонсогдоод Кийосаки гэдэг зэрэг нь Япон хүний нэр сонсогдож байгаа юм. Тэгэхээр энэ Кийосаки гэдэг нь бол Япон овог. За энэ Роберт болвол Япон гаралтай Америк хүн гэсэн үг. Ингээд өөрийнхөө амьдралын түүхэн дээр тулгуурлаад бичсэн. Номонд гарч байгаа энэ ядуу аав болвол энэ Робертын аав, жинхэнэ төрсөн аав. Бүр докторийн зэрэгтэй маш сайн боловсруулж бичсэн. Боловсролын гажрын дарга хийжсэн. Олон жил төрийн албанд чүтгсэн. Тэгээд цалингаараа амьдардаг. Гэсэн ч гэсэн өдөр тусам мөнгөний хомсдол тулгардаг. Өөрөөр хэлэх юм бол ядуу гэсэн. Насаараа одоо хичээж, чүтгэж, алдаа гаргахгүй доктортай сайхан амьдарсан ч гэсэн санхүүгийн эрхчлөөнд ирсэн хүрч чадаагүй. Тэтгэврд гарсан ч гэсэн мөнгөний хачгалтай ийм байдлаар бол амьдарч ирсэн. За энэхээ эсрэгээр баян аав нь болвол өөрийнх нь найз Майкийн аав. Их сургуульд ч сурж байгаагүй. Дунд сургуулийн боловсралтай. Тэгсэн мөртлөө жижиг бизнес эхлүүлээд дараа нь ултай зэрэг түрээснээ орлого, үл хөдлөх хөрөнгө, ресторан, барилгын бизнес гээд өргөжүүлээд явсан. Ийм одоо бизнесмен. Ийм учраас мөнгөний хачгал ерөөсөн байхгүй. Хүссэн зүйлээ авдаг, хүссэн зүйлээ хийж чаддаг санхүүгийн эрхчлэн төрсөн баг. Хамгийн гол зарчим нь юу гэх юм бол хүүхдүүдэд юуг сургаж ирсэн бэ? Майки юуг сургасан бэ гэх юм бол мөнгө чиний төлөө ажиллах хэрэгтэй. Чи мөнгөний төлөө ажиллах ёс байхгүй гэж. Энэ зарчмаар хүмүүж болсон. Ядуу аав болвол мөнгөний төлөө ажилласан. Хичээгээд чүтгээд. Тэгэхээр эцсийн бүлэгдэн болвол мөнгөнөө боол болж байгаа юм. Гэтэл баян аав болвол тийм биш. Мөнгийг өөрийнхөө боол болгох, хэрэгсэл болгох. Энэ зарчмаар ажилласан байна. Миний хувьд бол одоо энэ номыг дахиж уншаад өнөөдөр энэ яргыг бэлжих явчаад бол бодгцсон зүйл юу гэвэл миний хувьд бол гарцаа байхгүй нь ядуу аав юм байна. Яг энэ ядуу аавын амьдралаар амьдарч ирсэн. Тэгээд бол сүүлийн жилүүдэд бол энэ янз бүрийн сэтгэл судлалын санхүүгийн номнуудыг уншаад одоо бол баян аавын замаар жамж байгаа. Амьдралаар ихэж амьдарч байгаа. Тэгчих баяж байгаа ч гэсэн. За та бүгд бас энэ яраагаа сонссны дараа асуудал танд хандлага өөрчлөгдөн гэж найдаж байна. Ядуу аав байсан бол баян аав болох болж байгаатай. Баян аав байсан ч гэсэн бас ядуу аавын эрхэм чанар гэдэг юм зүйл хаягдаж болохгүй шүү дээ. Тэнд асар чухал зүйл байж байгаа. За тэрийг бас бодолж хэвээр давхар. За одоо ингээд энэ ядуу аав болоод баян аав хоёрын 10 том ялгааг ярив. За нэгдүгээр нь бол энэ ажлын талаарх хандлага. За ядуу аав болвол ажил хийж доктортой цалин ав. Ингэснээр аюулгүй найдвартай амьдрч чадна гэж ингэж жаадаг. За энэ болвол одоо уламжлалт сургам хүмүүжил. Бид нар ч гэсэн яг энэ хүмүүжлэлээр хүмүүжиж ирсэн. Өнөөдөр ч гэсэн хэврэн байж байгаа. Ядуу аав болвол яг ийм сэтгэлгээтэй. Тэгээд доктортой ажилд ороод насан туршдаа ажил. Энэ нь бол зорилго. Гэтэл баян аав болвол тийм биш. Мөнгөний төлөө ажиллах биш, мөнгийг өөрийнхөө төлөө ажиллах хэрэгтэй. За энэний төлөө ямар зорилго тавих вэ гэдэг бизнес эрхлэн мөнгө олдох системийг бий болгох. За ингээд энэ Роберт болвол энэ найзынхаа ааваас, баян ааваас суралцахар болсон байна. Энэ хоёулаа одоо. Тэгсэн энэ баян аав болвол 8 настай байх үед нь энэ хоёрыг 7 хоногод 3 цаг, 1 цагийн 10 центийн цалинтайгаар ажиллуулсан. За энэ бол асар бага цалин. Тэгэхээр мэдээж Роберт болвол ядуу аавын хүмүүжлэр хүмүүжсэн.
Тийм учраас энэ болвол маш бага байна. Хүүхдийн хөдөлмөрийн мулжиж гинэ гэж гомдол гаргасан. За энэ ядуу аав нь болвол бас энийг дэмжиж чи хэрвээ шодрог биш гэж бодож байгаа юм бол ажилласаа гарах хэрэгтэй. Тийм ажил хийгээд яах юм гэж өгсөн. Гэтэл баян аав болвол жинхэнэ амьдрал дээр болвол хүмүүс үнэхээр бага чанаа авдаг. Хүсснээр авч чаддаггүй. Тэрийг ойлгуулахын тулд амьдралыг ойлгуулах, мөнгөний үн цэнийг ойлгуулахын тулд энийг ажилуулж байгаа. Тийм учраас болвол мөнгөний боол дийлэнх хүмүүс болвол яг ийм байж байгаа. Олон цагаар ажиллаад маш бага чанаа авдаг. Хэрвээ энэ амьдралыг хийх дурггүй байгаа юм болвол энэ мөнгөний ухаанд суралцах хэрэгтэй. Тэрний төлөө энийг ажиллуулж байгаа юм гэж хэлсэн байна. За ийм учраас нэгдүгээр ялгаа нь юу гэвэл ядуу аав болвол сайн ажилд орох хэрэгтэй. Тэгээд алган тушаал ахих хэрэгтэй. Тэгээд чалангаа нэмүүлэх хэрэгтэй. Тэгхийн бол бүх юм сайн сайхан болно гэж. Гэтэл баян аав болвол бусдын төлөө биш. Өөрийнхөө бие жинсийг ажилуулах хэрэгтэй. Тогтсон чалан ичнэ найдвартай ч гэсэн өөрийг чинь хяжгаарлж хэрвээ мөнгөний төлөө ажиллах юм бол насан туршдаа бусдын хүслээр амьдрах ажиллана. Харин мөнгийг ойлгоод өөрийнхөө төлөө ажиллаж чадах юм бол эрхчлэн төр. За одоо хоёрдугаар ялгаа. Мөнгөний талаарх бодол. Мөнгөний талаар ядуу аав болоод баян аав ямар бодолтой байдаг? Ядуу аав болвол мөнгө болвол асуудал. Тэрнээс болтой жирэг жайлсах хэрэгтэй. Мөнгө болвол тийм сайн сайхан зүйл биш. Муу зүйлийг авчирдаг. Муу яр. Шуналтай хүмүүс л зөвхөн мөнгийг хөөцөлдөг гэж. Ийм итгэл өмгшөлтэй. Мөнгөний талаар ярих бол маш бүдүүлэг зүйл. Их сургууль төгссөн докторийн жирэгтэй эрхэмдээд хүмүүс болвол энэ божир зүйлийн талаар ярьдаггүй гэсэн. Ийм ойлголттой. Оюун ухааны эрхэмддэг гэдэг ч юм уу, төрийн төлөө зүтгэдэг гэдэг ч юм уу. Эрхэмдээд хүмүүсүүд тэгсэн мөртлөө амьдрал нь болвол үргэлж ядуу, өржөөлтэй, мөнгөний асуудалтай байж байдаг. За энэхээ эсрэгээр баян аав болвол тэгж үждэг. Мөнгө болвол хэрэгсэл. Тэрнтэй ухаалгаар харилцаж сурах хэрэгтэй. Эрхчлөө сонголтын түлхүүр. Тийм учраас мөнгөний тухай бол нээлттэй ярилцж яадаг, төлөвлөж яадаг маш нарийн. За бид нар болвол энэ хятадууд гэдэг ч юм уу. Ер нь мөнгөний нөхөр, жоосны нөхөр шахалсан 8-8 ухаантай. Тэрнээс өөр юм боддгоо гэж одоо бид нар их шүүмлж ирсэн. Манай монголчууд бол тийм ойлголт байхгүй гэж. Гэтэл одоо өнөөдөр амьдрал дээр мөнгөний тухай ойлголт байхгүй хүмүүсүүд нь одоо хожрогдоод ядуурлд орчихсон байна. Тэр мөнгөний нөхөр шахалсан нарийн тоочтой 8 ухаантай хүмүүсүүд өнөөдөр дэлхий дээр хамгийн баян чинээд хүчрэх болж байгаа. Энийг бид нар өөрийн нүдээр харж байгаа шүү дээ. Яг энийг хэлж байгаа юм л да. Энэ бол тийм муу мухай зүйл биш ээ. Ганцхан одоо хятадууд биш, энэ еврейчуудын талаар бид нар асар олоодаа ярьсан. Тэд нар бол бас ялгаа байхгүй. Машин нарийн мөнгөний тоочтой. Бүр жоосны нөхөр шахаадаг. Тэгжээж одоо өнөөдөр их хүчрэх баян чинэл болж байгаа юм. Энэ санаагийг бол энэ баян аав, ядуу аавын 2 дугаар ялгаан дээр гаргаж ирсэн. За, баян аав болоод ядуу аавын 3 дугаар том ялгаа нь санхүүгийн боловсролын талаарх хандлага. Ядуу аав болвол ерөөсөн санхүүгийн боловсролын талаар ямар ч ойлголт байхгүй. Ичнэ их сургууль төгссөн ч эрдэмтэн доктор болсон ч гэсэн зөвхөн сайн сургууль сурах хэрэгтэй. Онц дүнтэй суралцах хэрэгтэй. Тэгхийн болвол ирээдүйн амьдрал баталгаатай болно гэж үздэг. Гэсэн ч гэсэн энэ сургуульд нь болвол ерөөсөө ямар ч санхүүгийн боловсролын хичээл ордгоо. Зөвхөн сургуульд сурдаг ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг эсвэл аль нэгэн мэргэжсэн чиглэлээр тэгээд диплом аваад ажилд ордог. Гэтэл бид нарын амьдрал болвол ерөөсөн бүр насан туршдаа өглөөгөөс аваад орой хүртэл 24 цагийн турш мөнгөтэй холболж идэг. Гэсэн мөртлөө санхүүгийн мэдлэг боловсролын талаар ямар ч сургалт байдаг. Гэтэл баян аав бол яг энэний эсрэгээр сургуульд сураагүй зөвхөн бизнес сэргийлж ирсэн. Өөрийнхөө амьдралаар туршлагыг хуримтлуулсан. Тэрийг өөрийнхөө өөр хөлтөд зааж байгаа юм. Бодит амьдрал дээр алдахтаа алдсан, туршлагатай болгохтон туршлагатай болсон. Ийм байдлаар. Тэгээ ер нь бол ганцхан эднээ баян аав биш. Ер нь дийлэнх одоо баячууд хөлдөөрөн боссон хүмүүс болвол тэгж их сургууль сурсан. Бүр одоо эрдэмтэн доктор болсон хүмүүсүүд нэг ховор. Сургуульд нэг их сууж байгаагүй амьдралын туршлагаар явсан хүмүүс байдаг. За энэ нь болвол сургууль сураад хэрэггүй утгагүй гэж одоо үгүйсгэж байгаа явдал бол биш. Сургууль сурах нь мэдээж сайн, хүнд боловсрал хэрэгтэй, улс оронд хэрэгтэй.
Тэгвэл энэхээ жирэгчээр бас одоо санхүүгийн боловсролтой давхар болох хэрэгтэй. Тэгхийн болвол жинхнээс одоо төгс. Зөвхөн мөнгө хөгөөд явсан хүмүүс ч гэсэн мэдээж мэдлэг боловсролын дутагдaltaй байна. За, ийм учраас хажуухаар нь бас одоо уншдаг, сурдаг, судалдаг, өөрийгөө хөгжүүлдэг байх шаардлага. Энэ нь одоо мэдээж хэрэг. Тэгэхээр зөвхөн одоо сургууль сурчна гэдэг бол сайн ажилд орж ийнө гэдэг бол хангалттай биш гэсэн. Энэ яагаад сургуульд одоо хүртэл энэ санхүүгийн боловсролын талаарх мэдлэг заадахгүй. Энэ бас их сэжигтэй. Айгүй болвол энэ хөрөнгөтнүүд зориуд энэ чиглэлийн боловсролын сургуулийн сурагчид оруулахгүй байж магадгүй. Хэрвээ бүгд төр санхүүгийн боловсролтой болоод мөнгөтэй ухаалаг харьцдаг болоо эхэлчих гэх юм болвол энэ хөрөнгөтнүүд ашиггүй болж магадгүй капиталистууд гэсэн одоо ийм сэжиг бас байгаа. Тийм учраас сургуулийн сургалтаар одоо энэ сургалтыг авч чадахгүй байгаа учраас өөрөө сурч хэрэгтэй. Хамгийн наачих нь одоо миний ярьж байгаа энэ шилдэг номуудыг сонсох хэрэгтэй. Энэ дээр бол маш олон талаас нь системтэй ярьж байгаа. Мөнгөний систем, хөрөнгийн урсгал. За энэ бол суралцахгүй бол ойлгохгүй зүйл. Үсэг бичиг тайлгадаагтай авь адилхан зүйл. Утгын сохортой адилхан. Хэрвээ энэ чиглэлээр суралцахгүй бол энийг бол миний хувьд ч гэсэн сүүлийн жилүүд сайн ойлгож байгаа. Мөнгө л орж ирвэл жарж яадаг, өржөөл тавьж яадаг. Энэ бол энэ салбарт ямар ч мэдлэггүй байгаагийн жишээ баталгаа юм байна. За ийм учраас энэ ядуу аавын сэтгэлгээгээр амьдрах юм бол мөнгөний талаас суралцаад ерөөс хэрэг байхгүй. Зүгээр л сайн сургуульд ороод л онц дүнтэй төгсөөд тэгээ сайн ажилд орох юм бол амьдрал баталгатай болно гэдэг. Сар болгоо одоо чалан гэдээ ороод ирээд байна. Хангалтайсан. Ийм ойлголттой. Гэтэл энэ хангалттай биш. Тэр орж иржээ чалан хосыг зөвж огшуулж чадахгүй бол мөнхийн яд. За одоо залгаад башин аав ядуу аав хоёр юугаараа ялгаатай. Дөрөвдүгээрт нь болвол хөрөнгө болоод өрийн талаарх ойлголт нь ялгаатай. Ядуу аав болвол өөртөө байгаа зүйлийг хөрөнгө гэж үздэг. Одоо хөрөнгөтэй хүн хөрөнгөгүй хүн гэж яриад байна шүү дээ. Хөрөнгөтөн энтергээд капиталист энтергээд. Тэгэхээр хөрөнгөтэй хүн гэдэг нь юу юм? Ядуу аав болвол миний энэ байшин, миний машин, миний сар бүрийн чалан энэ болвол хөрөнгө гэж үздэг. За энэнийхээ эсрэгээр бол өр болвол муу. Чадахын дотор бити өр таваачаа гэж. Гэтэл баян аав болвол тийм биш. Зөвхөн орлого оруулж ирж байгаа зүйлэл хөрөнгө мөн. Орлого оруулж ирэхгүй болвол энэ хөрөнгө биш. Жишээлх юм бол одоо өндөр үнэтэй ч юм уу, хасар том ч юм уу. Гэхдээ жижигч болтугай энэ байшин гэдэг бол хөрөнгө биш. Ягаад гэвэл сар болгон үйл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлж байгаа зарлах хэрэг чинь. Эсвэл зээлээр авсан юм бол сар болгон олон жилийн турш тэр зээлийг төлж байгаа юм. Зөвхөн зээлийн төлөд дуусахгүй зээл авсан учраас асар их хүү төлж байгаа. За ингээд дараа нь ултаж ирэх байшингийн чинь тогтмол одоо засвар хийх хэрэгтэй. Засварын мөнгөнд тэр шаар. Энэ бол энчхэр одоо хөрөнгө биш. Өөр болж байгаа. Баян аав бол тийм биш. Энийг хөрөнгө гэж үзэхгүй. Харин ч түрээснээ хямдхан байранд суугаад энэ мөнгөөрөө хувьчаа худалдаж авах юм бол энэ хөрөнгө гэж үзэж байгаа. Машин ч гэсэн ялгаа байхгүй. Яг энэ шиг. Жил өнгөрөх тусмаа үн чанар баргадна. 10 жилийн дараа болвол эвдэрхэл төмөр гэсэн. Даатгал төлөх ёстой машинд. Тоос төлөх ёстой. Тэгээд машинаа хяналт шалгалт. Гэт 9 шидийн мөнгөд өөрөөс чинь гарчхаа. За манай болвол одоо хүртэл 2 машинтай байсан. Ингээ саяхнаас 1 машинаа жарсан. Одоо 1 л машинтай байгаа. Чагын хувааранд тааруулаад гэр бүлээрээ 1 машинаа унж байгаа. За энэ болвол бас асар их хөрөнгө мөнгөний хэмнэлттэй болсон. Заавал одоо нэг хүнээ 1 машин хөлөглөөд яваад байх шаардлага байхгүй гэр бүл. 1 машинаа дундаа хэрглэж болно. Эсвэл одоо бусад нийтийн унаанд сууж болно. Ойр журийн газар алхаж байгаа. Энэ эрүүл мэндэд сайн байна. За өрийн талаар болвол сайн өр гэж байна. Ядуу аав бол ерөөсөө өрийн ерөөсөө халгахгүй. Өртөө байна гэдэг бол байж болохгүй зүйл гэж үзэж байгаа. Гэтэл баян аав болвол хэрвээ зээл олдох юм бол зээл аваад компани байгуулж болно. Хувьчаа худалдаж авч болно. Банкны хөв баг юм болвол за энийг болвол сайн өр гэж байгаа. Энэ номын жохогч бол бас өөрөө өртөө гэж хэлсэн. Тэр нь болвол сайн өр гэж үжигдэж байгаа. За ийм учраас ерөөсөө орлого оруулж иржээ болвол наадах хөрөнгө мөн. Зардал гаргаж байгаа бол наадах хөрөнгө биш. За энэ тухай болвол тэр ядуу ааваас асуусан. Ядуу аав болвол маш одоо өөртөө ихтгэлтэй бардан байдлаа хариулж исэн. Миний байшин болвол миний хамгийн том хөрөнгө мөнгө. Гэтэл тийм биш. За энэ байшингаас өчнөө их зардал гардаг тухай ярьсан. Тэгэхээр хөрөнгө гэдэг бол өөрчн байгаа зүйл биш.
Харин биш. Өөр чин мөнгө оруулж ирж байгаа зүйл л хөрөнгө мөн. Хэрвээ өөрийн байшинг эсвэл өөрийн гарааж ч юм уу. Эсвэл өөрийн одоо ямар нэгэн үлгэдлэг хөрөнгө түрээсэлж байгаа бол болно гэсэн. Тэгвэл тэр мөнгө орж ирж их учраас. Машин авсан ч гэсэн таксинд гүйж байгаа юм бол тэр чинь бас хөрөнгө мөн. Тэгэхээр хөрөнгийг хамгийн одоо ойлгомжтой байдлаар тодорхойлох юм бол өөрийн чинь халаасан тэр мөнгө оруулж ирж байгаа юм бол тэр хөрөнгө мөн. Өөрийн чинь халааснаас мөнгө гарч байгаа юм бол тэр өр гэсэн. За одоо жалгаад ядуу аав, баян аав номд бичигдсэн энэ хоёр аавын хамгийн том 5 дугаар ялгаа. За энэ бол эрсдэл болоод алдаанд хандах хандлага. Ядуу аав бол ерөөсөн эрсдэлтэй зүйлийг ерөөсөө оролдож болохгүй. Маш аюултай гэж үздэг. Өөрөө ямар ч алдаа гарахгүй доктортой сайхан амьдрна гэсэн ийм одоо сэтгэлгээтэй байгаа шүү дээ. Тийм учраас эрсдэлтэй зүйл хийж болохгүй. Алдахгүй байх л хамгийн чухал. За тэгэхээр чинь яг болгоомжлоос болоод ерөөсөн бүх зүйл нь жохсдог. Айцсараа өөрийгөө удирдуулж яадаг. Ийм байдалд орох юм байна. Гэтэл баян аав бол яг энэ эсрэг. Эрсдэл гэдэг чинь бол сурж хөгжих боломж. Алдаа гэдэг бол хамгийн сайн багш. Ийм учраас эрсдлээ сайх хэрэггүй, алдаанаа сайх хэрэггүй. Энэ бол ерөөсөн бүр байх ёстой бүр энгийн зүйл гэж үздэг. За саяын одоо 8 настай үед нь 7 хоноод 3 цагаар 1 цагийн 10 центийн чалангаар ажиллаж ирсэн. Ядуу аав бол шууд одоо мөлжиж ийм учраас ажлаа орхих гэж зөвлөж исэн байна. Гэтэл баян аав бол тийм биш. Энэ өөр чи ичнэ ашиггүй эрсдэлтэй алдаатай үйл байсан ч гэсэн энэ бол суралцж байгаа шанс 10 центийн чалангаар ороод амьдралдаа танилж шин. Энэ шиг юм байна шүү дээ. Ичнэ чалан баг байсан ч гэсэн ямар нэгэн ажилд орох хэрэгтэй. Тэгээд ойлгоо суралцаад тэр арга техникийг эзэмшээд өөрийн бизнесийг босгож болно. Баян аав бол байн хэлж байгаа юм. Дурших хэрэгтэй. Гэхдээ бага мөнгөөр. Тэгэхгүй бол хэжиж одоо эхлүүлж чадахгүй. Ядуу аав бол яг хөвгтэй зэрэг эрсдлээс алдаанаас айгаад ерөөсөө эхлүүлж чадахгүй. Гэтэл баян аав бол яг нээсэр. Эхлүүлэх хэрэгтэй, оролдох хэрэгтэй. Алдвал туршлага сургамж болно. Ийм жаргал санаатай байдаг. Тийм учраас хувьчаа хөдөлж авах, хөрөнгө оруулалт тэр зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ бага мөнгөөр. Тэрнийхэн талаар мэдлэг боловсрал байхгүй бол алдна гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас сайн уншаад, судлаад мэдлэг боловсралтай болоод тэгээд зоригтой хийх. Энэ нь хамгийн чухал. За одоо жалгаад баян аав ядуу аав хоёрын 6 дугаар ялгаа. За энэ бол сэтгэлгээний хүрээ. За энэ их чухал. Ядуу аав бол ямар нэгэн юм худалдаж авах үед авъя гэсэн хүсэл төрөх үед би энэ зүйлийг авч чадахгүй гэж шууд бууж өгдөг. Хүүхдүүдэн бас тэгж шаарддаг. Мөнгө байхгүй ч авах хэрэг байхгүй. Тийм үнэтэй бид нар авч чадахгүй гэж. Бид нарын хэмжээнээс хэтэрсэн байна гэдэг. Гэтэл баян аав бол энэхээс хүссэн юм заавал авах хэрэгтэй. Гэхдээ энийг яаж авч чадах вэ гэдгийг өөрөөсөө асуугаад аргыг боловсруулаад хэрэгжүүлэх хэрэгтэй. За энэ номон дээр гарсан жишээгээр бол ядуу аавын хүү бол робот бол компьютер авъя гэсэн чинь аав нараас авч өгөхгүй байгаа юм. Үнтэйгээд тийм мөнгө байхгүй. Гэтэл баян аав бол яавал энэ компьютерийг авч чадах вэ? Хэдэн цагийн ажил хийх вэ? Ямар бизнес босгох вэ? Ямар ухаан хэрэглэх вэ? Тэр мөнгийг өөрийнхөө гарт оруулж авах хэрэгтэй. Тэгээд тэр хүссэн зүйлээ хөдөлж авах хэрэгтэй. За ингэж өвлж байгаа. За энэ бол хүний бүтөөлч болгоно. Гайхамшигт. Миний хувьд бол бас энэ номыг энэ удаа дахиж уншаад одоо бүр дахиж маш сайн одоо мэдэрч байгаа юм. Би ч гэсэн одоо өөрийн хүүхдүүдийг ийм байдлаар одоо хүмүүжүүлэх гэж бодож байгаа. Одоо хүртэл бол яг ядуу аавын чарчмаар явж ирсэн. Ямар нэгэн юм авах юм бол авах хэрэггүй гэдэг талд нь зөвлөдөг байсан. Бид нарын санхүүгийн байдал юм сайн биш учраас авах хэрэггүй гэдэг талаас нь маш хүчтэй ярьж тайлбарладаг, ойлгуулдаг. За энэ бол хөгжлийн үнэхээр хааж исэн байна. Хүн юу гэсэн тэр хүссэн зүйлээ өөрийнхөө гартаа оруулж авдаг байх хэрэгтэй. Ийм байдлаар хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэрэгтэй. За тэгвэл тэр хөрөнгө өөрөө босго гэдэг талд нь одоо хэлэх хэрэгтэй. Хэмнэх үү, ажил хийх үү, орлогоо нэмэгдүүлэх үү, эсвэл өөр ямар арга байна? Энэ мөнгө олоход, энэ компьютерийн өөрийн гартаа оруулж авахад энэ талаас нь сэтгэл талаар нь зөвлөгөө өгдөг болно. За энэ бол энэ баян аав, ядуу аав гэдэг номын дотроос миний хувьд хамгийн сайн одоо хүлээж авсан, ойлгож ухаарсан зүйл юм. За одоо залгаад 7 дугаар ялгаа. 7 дугаар ялгаа бол татвар болоод хуулийн мэдлэгтэй байх. Энэ талаар хандлага. За ядуу аав бол юу гэж нөхдөж ирэг. Баян хүмүүс бол илүү татвар төлөх ёстой гэж байгаа. Татвар төлнө гэдэг чинь иргэнэ үүрэг. Энэ бол дэвчих ёстой, давах ёстой, байх ёстой зардал гэж үзэж байгаа юм.
За ийм ойлголт бол одоо баргал дийлэн хүмүүст байгаа. Баргал одоо 99% нь баг байж байгаа. Тэрнээс илүү хувьдч байж магадгүй. Энэ том пус компани баячвал одоо татвар илүүдлэх хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр ядуу нийгмийн эмжиг хэсгийг дэмжих хэрэгтэй гэж. Гэтэл баян аав бол яг энэний эсрэг байгаа. Татварын хуулийг ойлгоод өөрийнхөө талд хашгилж болно гэж үзэж байгаа. Төлөв төлөөд байдаг юм биш. Баян учраас их төлөх ёстой гэдэг ийм ойлголт байхгүй. Энэний төлөө татварын хуулийг сайн судлаад зөвхөн жайлшгүй төлөх ёстойгийн төлөв. Энэсээ гадна татварын хуулинд янз бүрийн чогчуултууд байдаг. Татварын хөнгөлөлт гэдэг ч юм уу. Төлөх шаардлагууд татвар гэдэг ч юм уу. Энэ бүгдийг нэвтрэхээ сайн мэдчихэж татваранч төлнө өөрийнхөө ашиглаж үлдээж ав. Хамгийн гол асуудал чинь үлдээж ирэг. Баян байх тусмаа пус компани том байх тусмаа бас зардал бас их гардаг. Тийм учраас зардлаа нь тоочж үжижиж татвараа төлөх ёстой. Ийм байр суурьтай байна. Жирийн алуун хаагч ажилтнууд болвол шууд орлогоос нь татварлаа явчих юм. Тэгээд тэндээсээ үлдсэн үлдээж өөрийн чинь чалан хөрөнгө болж байгаа. Гэтэл бизнес эрхлэгчид бол яг хөвгтэй зэрэг орлогоо олно, тэндээсээ бас зардлаа бас гаргах хэрэгтэй. Тэгээд тэндээсээ татварлалдаг. Гэх мэтэр байна шүү дээ. Татварын талаар онцгой сайн мэдлэгтэй мэрэгжлийн хүнтэй зөвлөж ингэж ажилдаг. За энэ бол баян аавын ажил харга, сэтгэлгээний ялгаа. За ингээд ярихтай зэрэг энэ татвараас жухтна гэсэн үг биш. Төлөх ёстой, жайлшгүй төлөх ёстойг нь бол төлнө. Тэгээд тэрнээсээ гадна бас татварын янз бүрийн бодлогод байдаг шүү. Тэрийг бол ухаалгаар ашиглах хэрэгтэй гэдэг энэ санааг хэлж байгаа. За одоо залгаад 8 дугаар ялгаа. 8 нь болвол баян аав, ядуу аав хоёр өөрийнхөө хүүхдүүдэд жоохон юу жаадаг. За энэ нь бас ялгаатай. За ерөнхийдөө бол саяхан ярьсан агуулгыг жаадаг гэсэн. Ядуу аав болвол сайн сурах хэрэгтэй, сайн ажилд орох хэрэгтэй. Тэгээд доктортой амьдрах хэрэгтэй гэж. За энийг бол одоо манай өнөөдрийн дийлэнх одоо аав ээж нар зааж байгаа. Тэгээ энэхэн дээр бол мөнгөний талаар ярахгүй. Мөнгийг бол сөрөг муу мухаж байл юм шиг. Гэтэл баян аав бол эрхчлөөтэй амьдрахын төлөө бол мөнгөний талаар ойлголттой болох хэрэгтэй. Тэгээд жив жинхнээс бизнес эрхэлж хөрөнгө босгох аргын талаар зааж зөвлөдөг. Бид нарын аав ээж гэсэн ялгаа байхгүй. Сургууль дэвшлээ бол сайн, хичээлээ хийжлээ бол сайн, ажилд орсон бол сайн. Ийм байдлаар бид нар хүмүүжиж ирсэн. Гэтэл баян аав бол энэ хоёр хүүхдийг дэлгүүрд ажилласан. Тэгээ мөнгөний талаар туршлагатай болгосон. Энэ хүмүүжлэр явсны эцэст энэ Роберт болвол бизнесийн амжилт төрсөн. Энийг энэ номдэр хэлсэн байна. Сургуульд нь ерөөсөн мөнгөний талаар хичээл байдгүй мөртлөө аав ээж нь хүртэл бас яг ийм байдлаар харилцдаг. Зүгээр л хичээлээ хий. Мөнгөний талаар ерөөсөн санаа жоох юм байхгүй. За аав ээж нь мөнгөний сайн төлж гин сургууль байх хугацаанд ажил дээр гарчих юм бол тэр тэргүй чалаа аваад явчих учраас. Гэтэл баян аав бол тийм биш. Багаас нь олдож дуршлаг хурамдал болох. Дуршлагаар сурулж. Ингээд дадлгатай болох. Зөв дадалтай болох. Энэ хүмүүжил хийж байгаа юм. Бид нарын одоо олон найз нөхдөд болвол сайн чалантай ажилд орсон. Эсвэл ямар нэгэн төрлийн бизнес энтер эрхлээд хашиг энтер их олсон. Гэтэл энэ талаар мэдлэг боловсрол байхгүй учраас тэр чулуусан өв хөрөнгөө өсгөж үржүүлэх байхгүй ерөөсө хурааж хадгалж чадаагүй. Маш их үрдэг, үрсэн, дараа нь өржөлд орсон. Ийм жишээнүүд олон байна. Тэгээ энэ нь ултай зэрэг олон жилийн турш давтагцаар туршлага болоод бас одоо маш сайн амьдралтай, маш том бизнестэй болсон хүмүүс олон байдаг. Тэгэхээр энэ дээр хэлснээр болвол хэрвээ мөнгөний талаар ярихгүй ичих хчүүл болвол хүүхдүүд өсөж том болсныхон дараа болвол мөнгөнөө болж авдаг. Ийм байдлаар одоо хүмүүжүүлж ин шүү. Хумсаргуу байдлаар гэж хэлсэн байгаа. За одоо 9-р зүйл. 9-р зүйл бол амьдралын зорилгын ялгаа. Ядуу аав болвол тогтвортой аюулгүй амьдрахыг зорилго болгож байгаа юм. Насан туршдаа. Тэрний төлөө одоо олон жил сургууль сураад ингээ сайн ажилд ороод амьдралын баталгаатай болно. За энэ болвол нэг ёсондоо ерөөсөө л тогтвортой тайван аюулгүй амьдрал. Энийг зорилго болгосон амьдрал. Гэтэл баян аав бол тийм биш. Хамгийн дээд зорилго нь юу вэ гэдэг жирэг. Санхүүгийн эрхчлэн төрнө. Өөргөн хүснээр амьдрах. Яг эсрэг юм байна. Энэ доктортой аюулгүй амьдрал биш. Сонгох эрхчлөө бий болж байна. Өөрийн хүссэн зүйлээ сонгож хийгээд тэрүүгээр өөрийнхөө амьдрал мөнгөтэй баян хүмүүс болвол бусдын чахаргаанд биш. Бусдаар удирдуулж биш. Мөнгнөөс хараад биш. Энэ болвол
хамгийн их үнцэнтэй зүйл. Хүн болж төрнө гэдэг бол маш гайхамшигтай мөртлөө ховор тохиол. Гэтэл энэ ганцхан олдож байгаа амьдрал өөрийн хүснээр амьдарч чадах бол харамсалтай. За энэ бол баян аавын зарчим. За миний хувьд ч гэсэн одоо бол тодорхой хэмжээнд санхүүгийн эрхчлөөтэй өөрийнхөө хүснээр амьдарч байгаа. Ерөнхийд нь 9 дугаар жилд дүгнэ хэлэх юм бол энэ номон дээр яг бичснээр баян хүмүүс бол эрхчлөлд дуртай. Ядуу хүмүүс юунд дуртай вэ гэвэл аюулгүй байдалд дуртай. Тийм учраас тэд өөр амьдралтай байдгаа гэж. Ядуу хүмүүсийн онцлог нь бодвол аюулгүй байдал гэж. Мөнгө алдчих вэ? Амьдралын баталгаа тасарчих вэ? Ийм айдастай амьдардаг. Тийм учраас өглөөгөөс орой хүртэл хичээдэг, зүтгэдэг, 8 цаг ажилладаг. Пүүс компани төлөв. Айдастай. Ажлаасаа хайлгачих вэ? Чалан хос буурчихгүй гэдэг юм. Аюулгүй амьдралын төлөө өөрийнхөө бүх амьдралыг зориулж яадаг. Энэ айдсын дор амьдарч яадаг. Гэтэл мөнгөтэй баян байна гэдэг бол эрхчлөөд. За хамгийн сүүлийнхэн зүйл 10 дугаар зүйл. 10 дугаар зүйл бол цаг хугацаанд хандах хандлага. Ядуу аав болоод баян аав хоёрын ялгаа хамгийн том ялгаа. Ядуу аав бол цагийг мөнгө гэж үздэг. Мөнгө олохын төлөө өөрийнхөө цагийг зарцуулах ёстой. Өглөө босоод явах ёстой, 8 цаг ажиллах ёстой. Тэтгэвэр дотроо ажиллах хэрэгтэй. 12 жил ерөнхий боловсролын сургууль сурах хэрэгтэй. Дээр нь их сургууль 4 жил сурах хэрэгтэй. Тэгээд доктор болохын төлөө цаашаа 5 жил сурах ёстой. Ингээд 20 гаруй жил 30 хүртэл сурах ёстой. Энэ цаг хугацааг зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Тэгээд ажилд ороод шахагчдал тэр цаг хугацааг баримтлаад хичээгээд зүтгээд ажиллах ёстой. Тэгэхээр эн чинь юу юм? Насан туршид өөрийнхөө цаг хугацааг мөнгө олгож зарцуулчихлаа гэсэн. Гэтэл баян аав болт юм биш. Цаг бол хамгийн том үнэтэй капитал. Мөнгнөөс илүү үнэтэй. Энэ цагийг мөнгө олгож зарцуулах биш. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийхэд зарцуулах ёстой гэж тэгж үзэж байгаа юм. Цаг шиг эрхэм зүйл байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацаагаар юу хийх вэ? Өөрийн хүссэн зүйлээ хийж болно. Өөрийн хүссэн хүнтэйгээ цаг хугацааг өнгөрүүлж болно. Гэхдээ ерөөсөө юу ч хийж болно. Зөвхөн мөнгнөө болж мөнгө олохын төлөө энэ цаг хугацааг зарцуулах биш. Энэ амьдралын хамгийн том утга учир. Хүн нэг л удаа тохирно, нэг л удаа амьдрал. Цаг хугацаа хүн болгонд авиадлахын өгөгдсөн байж байгаа. Тэгэхээр хөрөнгөтнүүд бол энэ цаг хугацааг худалдаж авч чадаж байгаа. Компани ажиллаад эхэлж байна. Орлогоороо ирж байна. Эсвэл хөрөнгө оруулалтаас нь ашиг гараа эхэлж байна. Өөрөө тэгж олон цагаар ажиллах шаардлага юу ч байхгүй. Энэ нь хамгийн том ялгаа. За өнөөдрийн ярьсныг товч дүгнэе. За өнөөдөр Роберт Кийосакигийн бичсэн Ядуу аав болоод баян аав гэдэг номын талаар ярьлаа. За гэхдээ энэ дотроос ядуу аав болоод баян аав хоёрын 10 том ялгааг гаргаж ирсэн. Энэ ном бол асар жужаан. Ном төдийлөн уншдаг хүмүүс бол бараг л одоо уншиж барахгүй хэмжээний тийм ном. Тийм учраас ямар ном уншдаг хүн байсан ч уншаад бас юу өсөйг ойлгоогүй хүмүүсийн хувьд бол өнөөдрийн ярьсан энэ 10 зүйл бол туслана. Жохоогч бол Япон гаралтай Америк хүн яг одоо өөрийнхөө төрсэн аавын талаар бичсэн. Аав нь бол энэ номдоор гарч байгаа энэ ядуу аав. Гэхдээ бол бүр докторийн жирэгтэй төрийн албыг хааж исэн ийм хүн байж байгаа. Гэсэн ч гэсэн одоо байнга мөнгөний хажуудалтай хүснээр амьдрч чадахгүй байсан. За нөгөө талд нь байж байгаа баян аав бол Робертийн найз Майкийн аав бизнес аваар эрхэлдэг. За энэ баян аавд одоо шав ороод мөнгөний ухаанд суралцсан юм байна. За ингэж өөрөө одоо бас том бизнесмен болсон. Өнөөдрийн одоо Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай бас хамтраад ном хүртэл одоо хөвлөж ирсэн ийм түүхтэй. За ингээд энэ дээр бол 10 том ялгааг ярьсан. Нэгдүгээр нь бол ажлын талаарх хандлага, мөнгөний талаарх бодол, санхүүгийн боловсролын талаарх хандлага, хөрөнгө болоод өрийн талаарх ойлголт, эрсдэл болоод алдагдалд хандах хандлага, сэтгэлгээний чар хүрээ, татвар болоод хуулийн мэдлэгийн тухай, хүүхдэд юу зааж, яаж хүмүүжүүлдэг юм, амьдралын зорилгын ялгаа, тэгээд цаг хугацааны талаарх ойлголт. Ийм 10 том ялгааны талаар ярьсан. Ерөнхийд нь товчлоод дүгнэд үжих юм бол ядуу аав бол өнөөдөр хүртэл уламжлагдаж ирсэн уламжлалт сонгодог ойлголт. Сайн сургуульд олон жил сурах ёстой, сайн ажилд орох ёстой, өндөр чалаа авах ёстой, энэ нь найдвартай, баталгаатай, доктортой байх ёстой гэж. Өөрийнхөө амьдралыг бол мөнгө олохын төлөө зарж олчихсан. Хичээж, зүтгэж, алдаа дутагдал гаргахгүй.
бусдаас хараат байдалтай. Компаниас төрж засгаас. За энэний төлөө өөрийнхөө амьдрал чагуулж байгааг зарчуулж амьдрах. Энэ ойлголт юм байгаа юм. Ингэж амьдрсан ч гэсэн одоо дийлэг хүмүүсийн хувьд бол өөрчлөлттэй. Санхүүгийн хувьд одоо сэтгэл дундуур амьдарч байгаа. За энэ нь бол одоо нууц биш. Гэтэл энэний эсрэг талд нь баян аав болвол заавалч тэгж сургуулаар явж олон жил сургууль сурах шаардлага байхгүй. Хүн багаасаа мөнгөний талаар одоо мэдлэг боловсралтай байх хэрэгтэй. Тэгээд тэрийг амьдрал дээр хэрэгжүүлдэг. Гарааны бизнес эрхлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энд бол зоригтой байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол санхүүгийн эрхчлөөнд хүрнэ. Санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэдэг нь бол сонголттой амьдрах хэлж байгаа. Өөрийн хүссэн зүйлээ сонгоод амьдрах болж чад. Тэгээд чаг хугацааны боол биш. Энэ мөнгөөр чаг хугацааг хөдөлж авах. Тэр чаг хугацаагаар өөрийн хүссэн зүйлээ хийх боломжтой. Бололцоод. Ийм ялгаатай. Гэсэн ч гэсэн заавал ч одоо ингэж баян аав шиг амьдрах нь зөв, ядуу аав шиг амьдрах нь буруу гэсэн үг биш. Хүн болгоно өөрийн хүсэл зорилго өөр өөр. Тийм учраас өөрийнхөө хүснээр амьдрах хэрэгтэй. Энэ бол зөвхөн та бүд санаа өгөх зорилго. Бас ийм амьдрал, ийм хандлага байдаг шүү. Яагаад зарим хүмүүс насан турш ядуу байдаг? Яагаад зарим хүмүүс насан турш сэтгэл хангалуун эрхчлөөдөө сайн сайхан амьдарч байдаг? Энийг ойлгох тусвал. За миний хувьд бол энэ номыг уншиж, судлаад сэтгэл үлдсэн олон сайхан зүйлүүд байж байна. Жишээлх юм бол хүн юм худалдаж авч болно. Тэрийг бол би ядуу худалдаж авч чадахгүй гэж хориг тавих биш. Харин ч одоо энэ юмыг авахын төлөө би яаж энэ хөрөнгө мөнгөийг босгохгүй, яавал энийг гартаа оруулж авч чадахгүй. Энэ талаас нь одоо бодох хэрэгтэй гэдэг санаагийн эндээс би хамгийн их хүлээж авсан. Ийм байдлаар одоо би өөрийн үр хөвгтөд харьцна. Урд нь болов за энэ аваад хэрэг байхгүй, бид нарын санхүүгийн боломж байхгүй гэж хэлдэг байсан. Одоо болвол аав. Гэхдээ энэ яаж авахыг өөрөө одоо бодож боловсруулах хэрэгтэй. Төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За ийм байдлаар харьцна. Энэ бол үнэхээр одоо өсөх, хөгж, тэгээ өөртөө ихтгэлтэй амьдрахад бол их тус болно. Маш гайхамшигтай санаа. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Сэтгэлдээр санал шүгэмж бичээрэй. Чааш нь олон хүнд шеэрлаарай. За та бүхэнд баярлж байна шүү. Баярлалаа.